энэ дээр ч гэсэн хэцүү. 근데 ийм болсон хойд очиход тэгээд шууд энэ чигээр үхэнд маш удаан хугацаа. Тийм учраас бид нар яг шүтээ өөрснөө Эдгээр шийдвэр маш хүчтэй өгдөг бас хугалтайгаар ажиллаж байгаа манайхаа маах чирмс илүү өгдөг байхгүй юу? За үйл ажиллагаа бүрэн алдаг. Туслаа тийшээ сууч. Яагаад өгдөг болж таалж Найзныхаа нэг найз ангиар явчихсан аль цэцгээ чи ачирав. Ингээд Анга хоёр юм сууд руугаа хоёр орооч юм даа. Эпигээ. Советоо байд үрчи хараа. Наа. Таан хараш. Ингээд сууч нэмэ. Сууч. Энэ өдөр ийм байд сууч юм чи. Айгу удаан өгнө. Ядарна. За өдөр бүрний байдал цугаад. За энэ аюултай нөө. Дөрөв хоосны яг энэ дараа. Хэд тах вэ? 10 16-аас 15 2-тай. 2 удаа өгдөг. Хүүхдээ 5 өндөр 30 ахгүй юу? За тэгээд 1 2 3 4 аюу чам дугаар дуу. Амнаа болоод авчихсан. 5 6 7 8 чи часах ахгүй юу? Чагаа ясах юм. Яа энэ. Хараа дөрөв юм байна. Дэше шилгүүч явсан байна. За бас тэрэг манайхаа харж байна. За дараа нь ингээд 2-оос 3 хүүхэд үзсэн. За ингэ хийж. За энэ ингэ шараа. Тэр хүүхдийг аягүй тухтай очиж байгаа юм. За ингээд ингэ харж. Тийшээ. Тэгээд тэр ингэ чи нэг удаа ингэ бүтээж шүүрээ цаа цаа бодож хийж байгаа. Айгүй цаашдээ нэг даах юм авдгаа ингэ багтаж хүмүүс юм. Дөрвөн бэлдсэн. Энэ бол маш үр дүнтэй үйл ажиллагаа амаа гэдэг энэ жилээс 250 хүүхдийг бэлтгэхээр бид нар ажиллаж байгаа. Өнөөдөр хаад маань эрүүл мэндийн чиглэлээр тал бүрийн мэдээлэл авснараа
Үеийнгийн зөвлөгч бэлтгэх сургалтанд амжилттай оролцсон батламж гардамж авсандаа маш их баяртай байна. Өсвөр насны охтод маш их хэрэгтэй сургалт байна л. Ялангуяа анхан туслаж үзүүлэх сургуульд мэдээлэл өгсөн Нансал эмчтэй маш их баярлаа. За миний хувьд болохоор ер нь өсвөрийн яг ийм хүүхдүүдэд зөвлөгч болсондоо үнэхээр их баяртай байна. Тэгээд энэ сургалтандаа бас суусандаа бас маш их баяртай байна. Тэгээд өөртөө болон бусад хүүхдүүдэд ч гэсэндээ туслахыг зорино. Баярлалаа. Би тэр сургалтанд сууснараа олон зүйлийг мэдчих авсан. Үеийнгийн дээлхэл тэгээд ил хүний бэлгийн бодлол тэтгэлгээд хүний сэтгэл зүй олон зүйлийг мэдэж авсан. Мэдгүй зүйл зөндөө их байсан. Эндээс тэгээд ашигтай юмаа цаг заваа ашигтай юм зарцуулах нь сайн байсан гэдгийг ойлгосон.